Сонсогчдынхаа энэ орой амгалан айлтгая. Улс төрчийн манлайлагч зорилттой телевизийн төслийн мигмар гаригийн цоошин дугаарыг үзэгч та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. За өчигдрийн дугаарын маань үзсэн үзэгчдийн маань хувьд өнөөдөр бас нэвтрүүлгээрээ үзүүлэх сэдвийн маань мэдэж байгаа. За манай төслийн зохион байгуулагчдын зүгээс оролцогч багуудын гишүүдтэй эрх чөлөөний сэдвээр олон нийтэд хандаж эрх чөлөөний тунхаглалыг хүргэх ийм даалгавар өгсөн залуучууд маань багууд маань тун амжилттай гүйцэтгсэн. За өнөөдрийн хувьд шинэ ялалт хорт багийнхны хувьд эрх чөлөөний сэдвээр ярилцах болно. Тэгэхээр бид нар Монгол орны төвцөг болсон. За Чингис хааны талбай бидний хил занчнаар Сүхбаатарын талбай дээр хүрэлцэн ирээд байна. Тэгэд энэ бол монголчуудын хувьд маш түүхэн хүн болгоны хүндэтгэлтэй газар л да. Ялангуяа 25 жилийн өмнө бас эрх чөлөөний төлөөх жагсаал мянган хүмүүсийн оролцсон итгэл үнэмшлийн цуглаан энэ талбайд болж тухайн үед улс төрийн давчаа бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч Монгол улс нэг нийгмээс нөгөө нийгэм рүү шилжих энэ процесс үргэлжилж ирсэн. Энэ бол зөвхөн Монголын агуу түүхэн доторх нэг үйл явцын тэмдэглэлт үйл явцын нэг хэсэг. Ер нь бол 100-ны туршид мянган туршид монголчууд эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж ирсэн. За өнөөдрийн бас залуучуудын маань хувьч гисэн бас салбар салбартаа манлайлагч байхыг эрмэлздэг залуучуудын маань хувьч гисэн эрх чөлөөний манаанд хамгаалагч нь байх, түүнийг сахин хамгаалахын төлөө ёс зүйтэй, итгэл үнэмшилтэй, мэдлэг боловсролтой ирээдүй бидний үүнд байгаа. Үүний төлөө манай улс төрд шинэ манлайлагч зорилт төслийн маань оролцогчид талдаа эрүүх төрөөр хичээж байгаа гэж ойлгож байгаа. Тэгэхээр өнөөдөр бас эрх чөлөөний сэдвээр олон нийтэд санаа бодлоо хуваалцсан хоёр багийнхны маань хувьд бол суглааны зарчмаар бас тун сонирхолтой газрууд сонгогдсон. За шинэ ялалт багийнхны хувьд ерөнхий боловсролын сургуулийн хүүхэд залуучуудтай энэ сэдвээр ярилцсан бол хорт багийнхан эрх чөлөөний автобусанд аялсан байгаа. Энэ бол үнэхээр бидний хувьд бол бас их сонирхолтой байсан. Залуучууд маань бас өгсөн үүрэг даалгаварт маань их бүтээлч хандсан нь үүнээс харагдсан. Ингээд өнөөдрийн нэвтрүүлэгтээ үзэгч та бүхнийг урьж байна. Ерөнхий ивент тэтгэгч яг одоо яг эндээс Pepsi брэнд. Ивент тэтгэгч цэвэр агаарт эрүүл амьдарцгаая шин налайх хороолол. Ерөнхий ивент тэтгэгч хөгжилд хүргэх Монголын жигүүр Хүннүү Air. Ивент тэтгэгч дэлхийд танигдсан Монгол брэнд Говь. Цагаан морин жилийн ардчилсан хувьсгал гэхээр Монгол хүмүүрийн сэтгэлд 1990 оны хувьсгал тодоос тод үлдсэн байдаг. Үнэхээр л бид энэ хувьсгалын ачаар дуртай газраараа зорчиж үгээ хэлж эрх хэрэгжүүлөөг илүү их баталгаажуулах болсон. Улс төрчин манлайлагч төслийн хамтран зохион байгуулагч ABI хүрээлэнгийн санаачлагаар ийхүү 6 дахь жилдээ тэмдэглэж байгаа эрх хэрэгжүүлөөний өдрөлт болдуулан төслийн багуудад эрх хэрэгжүүлөөний үн цэнийн талаар олон нийтэд зурчлах даалгавар өгсөн юм. Эрх хэрэгжүүлөө гэдэг хүн бүрт өөр үн цэнийг дагуулж байдаг. Харин манлайлагч залуус хэрхэн дүрсэлж таниулж байгааг бид өчигдрийн нэвтрүүлгээрээ Асаас аюу багийнхны хамтаар хүргэсэн байгаа. Өнөөдөр хорти шинэ ялалт баг эрх чөлөөний асуудлыг ярилцах болно. Эрх чөлөө гэж юу вэ? За эрх чөлөө гэдэг үгийг сонсоод ямар үг толгоонч бас цуг хамттай бодог вэ? Тусгаар тавьснаар зүйтэй хинээс ч хараат бус байдал. За мөн өөр эрх чөлөө дахиад нэг хүүхдийн саналаа. Ардчлал эрх чөлөө өөр тусгаар тогтнол. За үнэхээр эрх чөлөөний талаар бас өөр гэсэн мэдлэгтэй хүүхдүүд байна. За тэгэхээр өнөөдөр бүгдээрээ илүү их бас эрх чөлөө гэдэг чинь юу юм? Эрх чөлөө ба хүний эрх гэдэг чинь юу юм гэдэг талаар илүү нарийн мэдээллийг бас хамтдаа үзэж судлаа гэх үү. За тэгэхээр одоо бүгдээрээ ерөнхийдөө эрх чөлөө ба хүний эрх гэдэг чинь юу юм бэ гэдэг талаар товчхон видео үзье. Хүн энэ бол Homo sapiens төрлийн төлөөлөгч, энэ бол эрэгтэй эмэгтэй хүн буюу хүүхэд, энэ бол хувь хүн. Эрх энэ бол тань заяагдсан буюу зөвшөөрөгдсөн боломж, хуульцсан утгаар навч үзвэл баталгаатай эрх чөлөө юм. Хүний эрх гэдэг нь та зүгээр л хүн учраас танд байх ёстой бүх эрхүүд юм. Энэ бол хувь хүн таны лийдлэх эрх юм. Тухайлбал эрх чөлөөтэй амьдрах, өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, адил тэгш байх эрх гэх мэт. Гэхдээ хүний эрх нь хүн бүр зайлшгүй байх ёстой зүйл бөгөөд дэлхийн аль ч өнцөг болонд амьдарч байгаагаас үл хамааран бүх хүмүүс адил тэгш эрхтэй байх ёстой. Хөгшин залуу, баян ядуу, тамирчин, дуучин, талбайн цэвэрлэгч, Монгол, Африк, Албан энэтхэгч бай. Христ, лал, буддын шашны аль нь ч шүтдэг бай. Огт шүтдэггүйч бай. Таны аав ээж, хөршүүдтэй нь ялгаагүй бүгдээрээ л адил тэгш эрхтэй.
Тавчхантай бол хүний эрх ертөнцийн бүх хүмүүст хамаатай. Нэгдсэн үндэсний байгууллагаас нийтдээ хүний эрхийн 30 орчим төрлийг тодорхойлсон бөгөөд эдгээр эрхүүдийг хүний эрх гэж нэрлэж болох юм. Энэхүү байгууллага нь хүний үндсэн эрх, хувь хүний нэр төр, үнд цэнд итгэх итгэлийг дахин батлах гэсэн үндсэн зорилготой байгууллагджээ. Гэсэн хэдий ч энэ хүний эрх гэд байгаа зүйл яг юу юм бэ? Энэ хүний эрх нь эртний сая руу саны бүтээл байсан уу? Эсвэл эртний Ромын хууль байсан юм уу? Эсвэл Франц улсын тунхаглал юм уу? Ингээд харахад хүний эрхийн талаар бүгд өөр өөрсдийн үзэл бодолтой байсан байна. Гэхдээ Элеонор Рузвельтийн удирдлаганд ор бүх нийтэд зориулсан хүний эрхийн түгээмэл тунхаглалыг бий болгосон. Францын жам эсний эрх нь хүний эрх болон хувьсан өөрчлөгдөжээ. Ингээд тавчхандаа сая рус гэгч бүх хүмүүс адил тэгш эрхтэй байх ёстой гэж хэлэхээс өмнө хэдхэн азтай хүмүүс тодорхой эрх эдлэж байсан. Мөн хүний эрхийг шууд хүлээн зөвшөөрөөгүй. Инхийн тулд хэдэн мянган жилийн дайн байлдаан явуулж, тунхаглал баталж, дахиад л хоорондоо байлдаж явсаар эцэст нь хүмбэр хүний эрхийг эдлэх ёстой гэдгийг дэлхийн нийтээрээ ойлгосон. Тэгээд бүгд амар тайван амьдрах болжээ. Гэсэн хэдий ч нэг асуудал байсаар байна. Хэрвээ хүмүүс орон байр хоол хүнсээр хангагдах эрхтэй юм бол бидний амьдарч буй дэлхий дээр яагаад өдөрт 16 мянган хүүхэд өлсгөлөнгөөс болж нас барсаар байгаа юм? Өнөөдөр 1 секунд тутамд нэг хүүхэд нас барж байна. Хэрвээ хүмүүс санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй юм бол яагаад мянган хүмүүс өөрсдийн санаа бодлоо илэрхийлсэний төлөө шоронд хоригдож байгаа юм? Хэрвээ хүмүүс сурч боловсрах эрхтэй юм бол яагаад бидний дунд 1 тэрбум боловсралгүй насанд хүрсэн хүн амьдарч байгаа юм? Тэд яагаад суралцж чадахгүй байна? Хэрвээ боолчлол бүрмөссөн усцсан бол яагаад 27 сая хүн одоо хүртэл боолын хөдөлмөр эрхэлж байгаа юм? Өнөөдөр боочлогдож байгаа хүмүүсийн тоо 1800-аад оныхтой харьцуулахад бараг 2.5 дахин нэмэгдсэн байна. Энэ бүгд хүний эрхийн түгээмэл тунхаглалын заалтуудыг улс орнууд заавал мөрдөх албагүй тунхаглалын шинжтэй байгаатай холбоотой. Өөр бусад гэрээ конвенц, хууль байгаа ч гэсэн тунхаглал цаасан дээр хийх хоосон үг хэвээр байна. Тэгвэл энэхүү хүний эрхүүдийг хэн бодит зүйл болгон хэрэгжүүлэх ёстой юм бэ? Мартин Лютер Кинг арсангоор ялгарлан гадуурхалтын эсрэг тэмцдэг байсан. Хэдийгээр энэ тэмцлээс 20 жилийн өмнө нэгдсэн үндэсний байгууллагаас гаргасан тунхаглалд энэхүү ялгарлан гадуурхалтыг арилгах талаар заасан байсан ч Мартин Лютер Кинг энэхүү тэмцлээ үргэлжлүүлсээр байсан. Нельсон Мандела 90-ад онд нийгмийн шударга байдлын талаарх асуудлаар тэмцэж, Өмнөд Африкийн бүгд найрамдах улс Манделагийн тэмцлээс 40 жилийн өмнө ялгарлан гадуурхахыг зогсоох шийдвэр гаргасан байсан. Гэсэн хэдий ч Нельсон Мандела тэмцсээр л байсан. Эрүү шүүлт, ядуурал, ялгарлан гадуурхахын эсрэг өнөөдөр тэмцэж байгаа хүмүүс үлэмжвэлтэн супер баатрууд ч биш. Энэ хүмүүс нь жирийн нэг ард иргэд, хүүхдүүд, аав ээж, багш мөн энэ асуудлаар өөрийн байр суурийг илэрхийлж чаддаг тодорхой бодолтой хүмүүс юм. Тэд хүний эрх гэдгийг түүхийн хичээл, илтгэл, реклам зүгээр цаасан дээрх үгс биш гэдгийг ойлгодог. Энэ нь бид бүгдийн өдөр бүр хийдэг сонголт. Энэ нь хүн бүрт байгаа хариуцлага бөгөөд бие биенээ хүндлэх, дэмжлэх тусалцаа үзүүлэх, шаардлагатай иргэдийг хамгаалах зэргээс бүрдэнэ. Элеонор Рузвельт хүний нийтлэг эрх нь хаанаас эхэлдэг юм бэ гэж асуусан байдаг. Хүний эрх нь маш жижиг газраас эхэлдэг. Бидний орон гэртээ ойрхон, дэлхийн газрын зураг дээрээс олж харахааргүй газраас эхэлдэг. Гэхдээ энэ нь жижигхэн газар нь тодорхой хүн бүрт бүхэл бүтэн ертөнц байдаг. Энэ нь түүний амьдарч байгаа хороолол, сургууль, коллеж, тухайн хүний ажиллаж байгаа үйлдвэр, эсвэл өрөө тасалгаа юм. Энэхүү газруудад эрэгтэй эмэгтэй хүн, хүүхэд бүр шудраг хандах, ижил боломжтой ялгуурлан гадуурхалдаггүй байхыг хүсэж байдаг юм. Энэ бүх эрхүүд нь дээр дурдсан газруудад байхгүй байвал өөр ямар нэгэн газар байгаад ямар ч нэмэргүй юм. Хүн бүр эрхээ мэдж, эрхийнхээ төлөө нэгдэцгээе. Тус цахим хуудсанд туршиглан Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссаас олон улсын хүний эрхийн өдөр зориулан бэлтгэв. За ингээд эрхэм дүүнэрт эрхчлөөний тухай үзэл бодлоо хуваалцаж байгаа туйлын баяртай. Би бодож байлаа да ер нь бид нэр арчлал, эрхчлөө, шударга ёс, тэгш ёс гэдэг ч юм уу. Тэгэд энэ ойлголтуудыг ямар тохиолдолд илүү ашиглаад байна гэд бодохоор ер нь бол нэг ийм зүйл ажиглагдаад байна. Аливаа шийдвэрийг хүлээмжшүүлэх байгаа тохиолдолд эсвэл ямарваа нэг хуваарлалт буруу байгаа тохиолдолд аль эсвэл та ямар нэгэн байдлаар өөргөө биелүүлээгүй тохиолдолд
хин нэгэн шаардлага тавьсан тохиолдолд бид нар энэ үгийг илүү их ашиглаад байна уу даа гэж би бодож байна. Тэгэхээр эрх чөлөөний үн цэн гэж юу юм бэ? Үн цэнийг нь бид нар сайн ойлгомоор байна. Яг одоо магадгүй бид нар энд ингээд суугаад тайван ямар нэгэн айх айдсгүй нэгнийхээ яриаг сонсоод сууж. Бидний анзаарахгүй байгаа энэ зүйлийг, энэ эрх чөлөөг магадгүй дэлхийн хаа нэгтээ өнцөг болон энэ эрх чөлөөг олж авахын төлөө өдөр бүр мөрөөддөг, энэ зүйлийг олж авахын төлөө тэмцдэг, магадгүй амь насаа зориулдаг ийм тохиолдлууд маш олон байгаа. Тэгэхээр бид нар бол ингээд ямар ч тааж бидэнд ингээд тайван суугаад бусдынхаа яриаг сонс боломжийг олгосон тэр эрх чөлөөний төлөө тэмцэгч хүмүүст баяр хүргэж алгадчихъя. Нэгдүгээрт нь эрх чөлөө гэдэг бол хариуцлага байна. Хэний өмнө хариуцлага гэдэг вэ та нар? Тэгэхээр эрх чөлөөг хязгаарладаг нэг л зүйл байна. Тэр нь юу вэ? Бусдын эрхээр миний эрх чөлөө хязгаарладаг. Энэ зүйлийг бид нар сайн ойлгох хэрэгтэй гэж боддог. Тэгэхээр энэ бол миний үзэл бодол. Эрх чөлөөндөө эзэн байцгаая, эх орондоо эзэн байцгаая та бүхэн амжилттай баярлалаа. Бид энэ аргуудыг ихэд цагаан цаасан дээр юу ч байгаагүйтэй ингэх нь бид нар яг л ижил ойлголтыг авах хэрэгтэй байна. Бүгдээрээ эрх чөлөөний тухай ойлголттой байдаг ч гэсэн яг энэ дээр өөрийнхөө үндэс бодлыг илэрхийлээд гаргасан дэж нэгдсэн эрх чөлөөний тухай ойлголттой, мэдлэгтэй, боловсралтай болгох гэх юм аа. Харин энэ мэдлэг боловсралыг бүгдээрээ хамтдаа энэ дээр хийх бол. Ойлгосноо? За одоо ингээд бүгдээр ингээд эргэн тойрон харсан тийм ээ. За энийг бол ингээд нийтдээ 6 өртөө гэж бид нар хэлээд байгаа. За тэгэхээр бүгдээрээ 6 хуваадаад 6 өртөн дээр яг багаар орчин. Тэд хүний эрх болоод эрх хэрэгжүүлээг мэдлэг гэж тодорхойлсон бөгөөд сурагчдыг эрх чөлөө бол ардчлал, үнцэн, үг хэлэх, сонголт, хариуцлага. Миний эрх чөлөө гэсэн 5 өртөө үндсийн тусгаар тогтмол эрх чөлөөний тухай түүхэн хуудасуудаар аялуулсан юм. Одоо хүссэн газартаа хүссэн зүйлээ хэлдэг гэж байгаа. Ангийнхаа хүмүүсээс асуусан л да энэ мэлтгэлээ бичгээ. Чи ер нь эрх чөлөө юу гэж боддог вэ? Чи эрх чөлөөтэй байгаа юу гэсэн чинь би эрх чөлөөг байгаа гэхээр нь яагаад гэдгсэн чинь би одоо хичээл дээр хурж ирээд унтна гэж боддог. Гэхдээ би унтаж чаддаггүй энэ миний эрх чөлөөг боож ийн гэж хэлсэн. Тэгэхдээ энэ ойлголтыг өнөөдөр энэ хэлэлцүүлэг энэ бодлыг өөрчилсөн байхаа гэж итгэлтэй байна. За энэ төсөлд оролцож байгаа шинэ ялалт багийн ах эгч нартай баярлалаа гэж хэлье. Тэгээд эрх чөлөө гэдэг энэ ойлголтыг бидний насны хүүхдүүдэд маш зөвөр ойлгуул цаашдаа бид нэр түгээх боломжийг олгож байгаад баярлалаа. Тэгээд цаашдаа ажилтны амжилт хүсье гэж хэлье. Эрх чөлөө гэдэг нь одоо нэг хүний эрхийг бусдын эрхийг хязгаарлаж байгаа гэдэг юм байна. Тэгээд хүмүүс өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлж байгаа. Чөлөөний тухай үзлээ, сонслоо, бүгдээрээ бүтээж үзлээ. Тэгээ манай багийн зүгээс, манай улс төрийн малрагч төслийн шинэ аль багийн зүгээс ер нь бол эрх чөлөө гэдэг маань эцсийн дүнэлт нь мэдлэг юм байна гэж үзсэн. Түүндээ бол мэдлэгийг бид нар өндөр түвшний боловсрол мэдлэгийг бид нар эрх чөлөө гэж үзэж байгаа. Яагаад мэдлэг нь нэг эрх чөлөө гэж байгаа бид нар бүгдээр нүгэ эрх чөлөө байна. Сонголт эрх чөлөө байна. Амьд явах эрх чөлөө, их олон эрх чөлөөнүүд байдаг. Тэгэхээр бид нар бүгдээ энэ эрх чөлөөг бүрэн дүрийн хэлж чаддаг. Харин бүрэн дүрийн энэ эрх чөлөөг эзлэх тул бидний мэдлэг боловсрал гэдэг зүйл маань бидний хүсэж юм байна. Магадгүй хүн болон өөр мэдлэгтэй. Өөр мэдлэгтэй орчос бид өөр эрх чөлөөгөөр амьдарч байгаа. Магадгүй мэдлэг баг хүн зөвхөн ажил гэр өрийнхөө хооронд өөрийн эрх чөлөө бүтээдэг бол дэлхийн хэмжээний боловсралтай хүн дэлхийн хэмжээний эрх чөлөө бүтээгээ явж байна. Тэгээ Монгол улсын ирээдүйн болсон залуучууд та бүхнийг дэлхийн хэмжээний боловсрал мэдлэгийг бүтээж дэлхийн хэмжээний эрх чөлөөтэй байгаарай гэж хүсэж байна. Хамгийн нэгдүгээрт бид өөрсдөө олох хэрэгтэй. Энэ дэлхий дээр амьдарч байгаа хэдэн хүн байдаг вүлээ? 7 тэрбум хүн байгаа. Чамтай ээж
эрхчлэн энэ хүн дэлхийд дээр дахиад байгаа юу? Байхгүй. Та нарын дэлхийд дээр цор ганц. Цор ганц гэдгийг хэлж хэлэх юм артаарай. Энэ бол та нарын хамгийн үнэт зүйл, хамгийн том давуу тал. Тийм үү? Тийм учраас бид өнөөдөр өөрсдөө нэн тэргүнд олохын тулд өөрийгөө таньж мэдэх ёстой. Таньж мэдчихээд өөрийгөө мэдсэний дараагаар бид яах ёстой вэ? Өөрсдөө хөгжүүлэх ёстой. Өнөөдөр чамд ямар нэгэн авьяас байгаа бол чи тэрийг хөгжүүл. Хэрвээ чамд мэдлэг байгаа бол чи тэрийг дээш нь тэл. Улам илүү тузаан болов. Чиний цагийг хороож байгаа, чиний үнэтэй цагийг хороож байгаа хэрэггүй найзуудаас өөрийгөө чөлөөл. Зорьсондоо хүрэхийн төлөө бид яах вэ? Өөрийгөө тусгаарлах нь байна, өөрийгөө мэдлэгтэй болгох нь байна. За, онгоцуудаа бүгдээ дээш өргөе. Та нарын мөрөөдөл энэ онгоцон дотор байгаа. Бичсэн үү? Бүгднийх нь мөрөөдөл энэ онгоцон дотор байж байгаа. Сэтгэл зүрхээ, оюунаа зарцуулж, ирээдүйд бий болохын төлөө бүтээхийн төлөө явж байгаа энэ мөрөөдөл энэ онгоцон шигээд энэ мэдлэг гэдэг талаар уу яах вэ? Хүмүүст нис болно. Мартваа. Я don't be shy, мамо. Би чамайг хацхгүй. Үнэн тебе дуур тулгаас тойрч гიშгэх гадаргүй. Хэрв чи худад хэлбэл би чиний хатар дээр нэг үсэ чи намайг дахиж хийж чарахгүй. Хүний судал хайр мэт амьдралыг би тулахтаа хартаар нь хакердаг програмыг суулгасан. Энэ яг лүдүү чиг мэдээлүүдийг хулахтан чам догт байдаг түмэн security нотогон. Дуран дээр чи дэлгэж номны насударныг хөрхөн охот байсаар байсаар заавал надаар янам. Үнэхээр чи хүсч байвал хамтаа гадуур гарыг. Улсын их фигурын урдур явж матар харъя. At Miami, Secret Shootтэй. Candy Botley, таги хөгжөл тавгой. At Miami, Secret Shootтэй. Нүдний номтой, надад ноцод явж өгвэй. Ёв чихраа, хитэ би гатна чулуун шиг хату байдаг ч гэсэн энэгээ сэтгэлийн мэдэн гэдэг найдаж ирсэн. Одооход амархан чиж гэсэн айдаг бүстэй систем руу нүтэн чихээ сүрэж өрхөд ядаг билээ. Тэглээ чи юурын бодож ирсэн намайг хүчрэг татар хөдөлгөөний дутагдлаас олж миний бид хөөрөмтлэгцэн хатаа өгбөтөн тардаж зүсээ алтан байяар тэр цаг чи хайхгүйсэн задаа хүүхдэр сойё найдагчсан худал ярхан гэм тэрэг цагаа тутгар хүний сэтгэл ясан бусаар эмтэрч зүүн жилийн ганцаар руу ирдэн зэггүй эмтэр үгүй гэж одож байвал яг л энэ темпэ би чамайг хоорч авдаг хариулт тавш би чамайг таньж авдаг нэстэг тавш би чамайг дурддаг тавш би чиний яриг тавш at Miami Secret Shootтэй Candy Botley таги хөгжөл тавгой at Miami Secret Shootтэй нүдний номтой надад ноцод явж өгвэй. Дэлхийн хүн ардын нэг хэмнэлд нэг айзамд оруулдаг флашмоб бүжгийг 50 дугаар сургуулийн сурагчид бүжиглэж эрхчлөөний өдөрт өөрсдийн дуу хоолойгоо хүргэсэн юм. Энэ өдөр хүүхэд бид ч гэсэн эрхчлөөгөө бүрэн эдлэж амьдрна гэсэн урайндор нэгдсэн 300 гаруй сурагчид бүтсэн нь энэ өдрийн бас нэгэн тод өнгөн байсан юм. Ерөнхий ивент тэтгэгч яг одоо яг эндээс Pepsi брэнд. Ивент тэтгэгч цэвэр агаарт эрүүл амьдарцгаая шин налайх хороолол. Мэдээллийн хамтран ажиллагч өдрийн сонин өглөө бүхэн тантай хам. Хамтран ажиллагч мэдээцэг имэн үннийг мэдээлнэ.
өвлөгшөх байгалийн өнгө. Намар өвлийн шин загварууд худалдаанд гарлаа. Наран мандах зүгт цэврэг арт эрүүл амьдралын тав тухыг бүрдүүлсэн иж бүрэн 6000 айлын шин налайх цогцолбор хороолол таны гэр бүлийн амар амгалан аз жаргалт амьдрах бүхий л таатай орчин болох ногоон байгууламж, сургууль, цэцэрлэг, бүх төрлийн үйлчилгээний төвүүдийг нэг дор бүрэн шийдэн танд хүргэлээ. Цэврэг арт эрүүл амьдарцгаая. Тэлмэн констракшн шин налайх хороолол. Ерөнхий ивент тэтгэгч, хөгжилд хүргэх Монголын жигүүр Хүннүү Air. Ивент тэтгэгч, дэлхийд танигдсан Монгол брэнд Говь. Мэдээллийн хамтран ажиллагч өглөөний сонин үндснийхэр хашхыг хамгаална. Хамтран ажиллагч мэдээллийг сурвалж News CGM. Эрхчлөөтэй иргэн энэ улсын баялаг. Эрхчлөөг ярихын өмнө бид хүний эрхийн тухай ярих нь зүйтэй. Тиймээс хорт багийнхан иргэдийн дундх хүний эрх эрхчлөөний ойлголтыг сонирхох, тэдэнд мэдээлэл өгөх зорилгоор Актибус компанид автобусаар хорооллоос зайсан гинжиглэлд эрхчлөөний автобусыг аялуулан нэг өдөр иргэдэд үн төлбөргүй үйлчилсэн юм. Хорт багийн залуус хөх тэнгэрээ бэлэгдэж цэнхэр өнгийн утсаар жигдэрсэн байлаа. Эрхчлөөний автобус сууаарай! Эрхчлөөний автобус сууаарай! Үн төлбөргүй шүү! Яг өнөөдрөөс 25 жилийн өмнө буюу 1989 оны 12 сарын 6-ны энэ өдөр Монголын ард түмэн Монгол залуус анх удаа өөрсдийнхөө ардчлал эрхчлөөний төлөө яг ийм цагаан хоолой барьж өөрсдийнхөө тэмцлийг эхлүүлж байсан ийм түүхтэй маа. Тэр утгаараа энэ өдрийг одоо эрхчлөөний өдөр болгож сүүлийн 5 жилийн туршид тэмдэглэж иржээ. Жавартай хүүтэн өдөр автобусаа хүлээж байгаа зорчигчид хорт багийнхны эрхчлөөний автобусанд суугаад камер харан гайхаж сандарч байсан ч учир байдлыг ойлгож улс төрчин малайлагч төслийн нэвтрүүлгийг үздэг, дэмждэг тухайгаа хуваалцж байлаа. Бас тэдэнд баярлалаа гэдэг үгийг ч давхар дайж байсан юм. Эрхчлөөний төлөө гэж жагсаал цуглаан хийгээд Монгол улс арчилсан улс болсон эрхчлөөний үйл зүйлсүүдийн нийтээрээ хүлээн зөвшөөрдөг болсон. Энэ өдрийг тэмдэглээ явж байгаа танд эрхчлөөний баярыг Манайх өмнө бол эрхчлөөний өдрийг 12 сарын 6-ны энэ өдрийг бол Freedom Dinner буюу те одоо эрхчлөө ардсан нийгмрөө шилж орох үеийн хүмүүстэйгээ цуг хоол унд эдгээ одоо яаж энэ эрхчлөө рүү орсон юм бэ гэдэг талаар ярилцж мөрүүлдэг байсан. Энэ жил маань бол их онцлог болж байна л да. Улс төр шинэ маллайч нэвтрүүлэг те хорт багийнхантайгаа ард түмтэйгээ ойр байдлаар те автобусын дотор гочигчтойгоо цуг энэ өдрийг тэмдэглэж байгаад маш баяртай байна. Тэгээ хорт багийнхаа одоо маш сайхан зохион байгуулж чадныг баяртай байна. За эрхчлөөг хүмүүс их олон сар явдаг л да. Миний бодлоор хамгийн энгийнээр бол ерөнхийдөө хүн ад жаргалтай амьдрахын тулд хүнийг одоо ад жаргалтай амьдрахын тулд бүрдүүлж байгаа зүйл бол эрхчлөө гэж боддیں۔ Тийм ад жаргалтай амьдрахын тулд өөрийнхөө зүйлийг бүгдийг өөрийнхөө өвчин чармалтаас бүрдүүлж өгөх зүйлийг эрхчлөө бий болгодог гэж ойлгодог юм аа. Эрхчлөөний автобусны эрхэм хүндэт зорчигчдоо та бүхнийхээ энэ өдрийн амар амгаланг эрен мэдчилье. Өнөөдөр бол онцгой өдрөө. Өнөөдөр эрхчлөөний өдөр.
Эрх чөлөө гэдэг энэ үг яагаад хүмүүсийн сэтгэл зүрхийг догтлуулдаг юм бэ? Эрх чөлөө гэдэг зүйлсийн төлөө дэлхий хүн төрлөختөн яагаад тэмцээр ирсэн юм бэ? Эрх чөлөө гэдэг бол бидний мөн чанартай холбоотой ойлголтоо. Эрх чөлөө бол усагаар мэт үнэтэй зүйлээ. Эрх чөлөөний автобус суугаарай! Эрх чөлөөний автобус суугаарай! Харчил гарсны хойш бол хаана амьдрахаа хүн хэрэгтэй боллоо. Би жишээлбэл энтэй аймгийн галширсан хүн л. Тэгээд орон тамхит олон жил болсон байхгүй юу? Социализм нийгмийн томилтоор яваад ингээд ажиллаад олон хүмүүс яваад хаана амьдрах эрх байхгүй. Манай аав ихэд өнөр настай хүн. Тэгээ 3 дайнд оролцсон хүн гэж байгаа шүү дээ. Тэгсэн хүүгээ авчирна ингээд Хэнти аймгийн засаг даргаар цохуулаад өргөдөл үчээ. Тэгээд орон тамгийн засаг дарга дээр очиад тэр чи аймгийн дарга намын хорон даргын тэр гэж байсан шүү дээ үед. Тэгээд тэр энтрийг яваад л ингээд яхад ганцхан станцын дараа очингуудаа энэ боломжгүй. Эргүүлээд над ч мэдгэдэггүй. Тэгээд эргүүлээ явуулцдаг. Тэгээд би тэнд 25 жил болсон юм шүү дээ. Хүний үгээс өмнөөс дуурах хэрэгтэй болчихлоо. Намын дарга засаг дарга тэгээд аим юугүй боллоо. Маш их хэрэгчлээ болж байгаа хүн. Хэрэгчлээгүй амьдрна гэдэг тий. Би таныг бодохгүй юу? Одоо социализмыг магтан дуулах байхаа гэж бодсон. Тэгсэн чинь хоёулаа бүр их өөр сэдвээр хэлсэн. Үгүй. Нэг аль-алин ер нь социализм бид нар бол хүчээр ажил хийж байсан болохоос. Тэ эрхчлээ гэдэг чинь хэн хаана яаж амьдрахал мэдчихүүлдэг болоо. Юугаа хийхин тэр. Яга яаж амьдрын штэ чинь. Сайхан бүх юм тавиад өглөө. Хаана яаж амьдрахаа мэддэг боллоо. Ямар ажил хийхээ мэддэг боллоо. Тийм учраас тэр л гол асуудал ердөө. Тэгээ гадаа дотоод нисдэг боллоо энэ явдаг болчихлоо шүү дээ. Тэрнээс өөр яах юм. Тэгээ харин залуучууд энэ эрхчлэгөө яахан аятайхан эдлэх хэрэгтэй. Тий. Номын дагуу эдлэх хэрэгтэй. Хууль дүрмэндээ зарцуул зохицуулах хэрэгтэй. Үг хэлэг эрх чөлөөг ашиглаа та бүхний өмнө өөрийн үзэл бодлоо илэрхийлэх гэж байна. Миний энэ эрх чөлөөг хамгаалахын тулд дахир сэлмээрээ ертөнцийн талыг эзэлж 13 дугаар зуунд байлдан дагуулж ирсэн баг. Миний өвгдээц. Миний энэ эрх чөлөөг хамгаалахын тулд дашуураараа хамгаалж 11 оны хувьсгал болсон баг. Дэсгэм хүйтэн 89 оны өвөл миний энэ эрх чөлөөг хамгаалах гэж тэр залуус өнөөдөр тэмцэжсэн баха. Миний эрх чөлөө ямар үнэтэй вэ гэж надаас хүмүүс асуувал би энийг үнэлж баршгүй үнэтэй гэж хариулна. Зарим хүнээс эрх чөлөө ямар үнэтэй вэ гэж асуувал магадгүй өөрийн үзэл бодлороо хэлэх байх л та. Ер нь надад байгаа үнэтэй зүйл юу вэ гэж хэлэх юм бол би эд баялагийг хэлэхгүй. Би энэ эрх чөлөөг хэлнэ. Учир нь гэвэл энэ бол миний өвгдээцийн амиар хөдөлмөрөөр хөлсөөр босч ирсэн ийм үнэтэй эрх чөлөө юм байгаамаа. Эрх чөлөө гэж хууль биелүүлэхийг л одоо хэлнэ дээ. Хуульгүй эрх чөлөө гэж юусэн байж болохгүй. Олон янзын эрх чөлөө байна л да. Хүний эрх чөлөө гэдэг чинь эрх зүйн хуулийн дээр л өгдөх байх. Бид одоо эрх чөлөөтэй оронд эрх чөлөөтэй амьдарч байна. Эрх чөлөө гэдэг бол бидний үг хэлэх эрх явах тий одоо бид нэр эрх чөлөөтэй болсноор улс их олон улсаар аялж байна. Энэ бол бидний олж авсан бас их том эрх чөлөө гэж би боддог. Гэхдээ өнөөдөр бид нэр эрх чөлөөтэй байгаа ч гэсэн бас эдийн засгийн эрх чөлөө бол үүндээ бол биднэрт бол хангалттай байна. Одоо өөрийнхөө байх ч юм уу тэгэл өөрийнхөө одоо хүссэн зүйлээ ч юм уу одоо нэг тийм баригдмал биш. Тиймэрхүү байх юм болов л гэж бодож шээ. За бүгдээрэнд нь дахин минь төргий. 20 дугийн залуучууд өнөөдөр та бүхэнтэй орж ирсэн хүн болгонтэй эрх чөлөөний тухай үзэл бодлыг нь сонсож мөн өөрсдийнхөө үзэл бодлыг илэрхийлж ирсэн. Тэгээ би өнөөдөр яагаад 20 багийн залуучууд эрх чөлөөний автобусыг аялуулж байгаа юм бэ гэдэг талаас эхлээд ярмаар. Ер нь автобустай бидний амьдралын маш олон зүйл холбогддог. Бас их хамгийн амьдралын маш олон өнгийг эндээс харж болох зүйл. Тэгээ ер нь бидний асууя л да. Автобусын цугтаа хамгийн түрүүнд юуг нь хардаг вэ гэж.
Хамгийн түрүүнд юуг нь харах вэ? За чиглэлийн харна гэж тийм. Мэдээж хэрэг энэ автобус намайг хаана хүргэж өгөх юм бэ гэдгийг харсны үндсэн дээр хүмүүс шууд. Улс орон ч гэсэн яг үүнтэй адил. Залуучууд ч гэсэн адил. Өөрөлдвөл би яг хаа хүрэх юм бэ? Энэ одоо миний сонголт намайг хаана аваачих юм бэ гэдгийг мэдсэний үндсэн дээр сонголтоо гэж. Гэтэл бид нэр заримдаа гаргадаг алдаанууд байдаг. Их гангаан автобус ирэх юм бол хаашаа явахыг мэдлгүйгээр суучихдаг. Хүн зөөтэй байх юм бол за суудалтай маань суучигээ суучдаг. Гэтэл тэр автобус буудлын дээр буугаад таны хүсээгүй газар чи авчирсан байвал яах вэ гэдэг асуудал. Тэгэхээр бид нар амьдрал дээр ч гэсэн таны хийх сонголт энэ эрх чөлөөний чинь сонголтоо таныг хаана хүргэх вэ гэдгийг мэдсэний үндсэн дээр сонголтоо хийх хэрэгтэй. Тэгэхээр бид бүхэн эрх чөлөөтэй гэлээгээд юу дуртайгаа хийн гэсэн үг биш. Энэ сонголт маань намайг хаана хүргэх юм бэ? Энэ маань хүмүүс хэрэгтэй юм уу гэдгийг бодолцох хэрэгтэй байна. Энэ бол жинхэнэ эрх чөлөө юм а гэдгийг та бүхэндээ хэлмээр байгаамаа. Зүгээр өнөө сайхан байна. Эрх чөлөөний автобус гэдэг одоо 20 жилийн өмнө Улаанбаатар Жубил базаас болоод 20 жил болж байгаа. Эрх чөлөөний автобус манай баазаас гаргаад гээд нэг яриас хүмүүнд ард түмэндээ эрх чөлөөний автобус өвөн төлбөргөө үйлчилсэн баяртай байна. Сайхан байна. Сайхан дандаа ийм байдгүй сайхан байна. Ийм байхаас байхгүй нэхэд ч тийм. Яаж ихэлтэй ихтэй хүн амтай ихтэй гашхаа углаа ихтэй хулгайлгаа ихтэй. Яг нь сая нэг яриас яг сайхан яваад ирлээ. Хүн амтыг сонирхож байна, гайхаж байна. Сайн тайлбарж өглөө хүмүүстэй. За энэ залуучуудаа сайхан баяр хүргэе. Гоё юм зохиосон юм байна. Дандаа ийм зохиож байгаарай гэж хэлээ да. Эрхчлөөний автобус суугаарай! Эрхчлөөний автобус суугаарай! Мэдээллийн хамтран ажиллагч өдрийн сонин өглөө бүхэн тантай хам. Хамтран ажиллагч мэдээ цэгийн үннийг мэдээлнэ. Мэдээллийн хамтран ажиллагч өглөөний сонин үндснийхэр хашхыг хамгаална. Хамтран ажиллагч мэдээллийн их сурвалж News цэгийн. Одоо энэ Монгол орны мандуулыг гэдэг энэ бичиг байна да. Энд чи одоо 20 хэдэн жилийн өмнө социализмын одоо ялтын төлөө өдр гэсэн утгатай байсан шүү дээ. Тий. Хизээ ингэж солигдсон. Үеийн тэгэл арчил гараад тэгэл дараа нь солигдсон баг. Энэ Монгол орны мандуулыг гэж би ингээд үе харахад л 2006 онд харахад бас яг л ийм л байсан. Тэрнээс өмнө харахад ийм л байсан. Ийм байсаарч ирсэн байх чухал болно. Нэвтрүүлгээ хүлээн авч үзсэн үзэгч та бүхэнд баярлалаа. Өнөөдөр би шинэ ялалт болон хорт багийнхны эрх чөлөөний сэдвээр олон нийтэд ярилцсан, хуваалцсан энэхүү нэвтрүүлгийг хүргэлээ. Тэгээд нэг зүйлээс санаанд орлоо. Түрүүн 25 жилийн тэртээ яг энэ төв талбайд ардчлалын анхны сахилыг бас салхилуулж олон мянган залуучууд бас энд эрх чөлөөний сэдвээр тунхаглаж ярилцаж байсан. За яг тэр үйл явдлыг бол миний хувьд бол бүр төрхөн сандیں۔ Тухайн үед бол дунд сургуулийн бага ангийн хүүхдээсэн. Тэгээд яг энэ сэдвээр бас яг дунд сургуулийн хүүхдүүдтэй ярилцаж явхад зарим нь бол огт мэдэхгүй байх жишээ нэ тий. Тэгэхээр энэ түүхийн зүйлсийг бол яг харахгүй ийм түүхэн үйл явдал түүхэн өдрүүдээр нь бол тунхаглаж ярих нь бол зайшгүй хэрэгтэй юм а гэсэн санаа бол надад төрж илаа. Ер нь миний бодлоор зөвхөн энгийн ойлголтоор эрх чөлөө гэдэг бол хамгийн түрүүнд тусгаар тогт. Ер нь бол 100-100-ны туршид мянган-мянганы туршид монголчууд эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж ирсэн. За өнөөдрийн бас залуучуудын маань хувьч гисэн бас салбар салбартаа манлайлагч байхыг эрмэлздэг залуучуудын маань хувьч гисэн эрх чөлөөний манаанд хамгаалагч нь байх, түүнийг сахин хамгаалахын төлөө ёс зүйтэй, итгэл үнэмшилтэй, мэдлэг боловсралтай ирээдүй бидний үүнд байгаа. Үүний төлөө манай улс төрд шинэ манлайлагч зорилт төслийн маань оролцогчид тал талдаа эрүүх төрөхээр хичээж байгаа гэж ойлгож байгаа. Үзэгч та бүхэн сайхан амраарай. Баяртай үзэгч. Баяртай.
шугаж харамсаагүй бахархал зарим нэгэн шивээс болгон гарандаа зүн байж болон үзэл бодол өөр ихтэй ирээдүгэ бид их орноо гэсэн нэгэн зүрхээс хайж олон зарим нэгэн сайд болон зарим нэгэн эвч хинч босон их орныхоо хөгжлийн төлөө тэмц их орон гэж юу вэ их орон бол гэр үний газраас буцаж ирэхэд их орон бол тэр их орон бол ээж биднээс шугаж харамсаагүй ачиг нь хариулахын тулд дэвтэр дээр минь харамсаагүй